Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн санаачлагаар хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын 6 дугаар чуулга уулзалт арга хэмжээ энэ сарын 4-өөс 6-ны өдрүүдэд Турк улсын Стамбул хотод амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү чуулга уулзалтад дэлхийн 4 твийн 24 орноос 230 гаруй монгол оюутан оролцож, дэлхийд хүрэх монгол оюун урайндор дэлхийд өрсөлдөх монгол залуусын мэдлэг, ур чадварыг хэрхэн хөгжүүлэх талаар илтгэлүүд сонсож, хилцүүлэг өрнүүлэн санал бодлоо хуваалцлаа. Чуулганы нэгэн онцлог хэсэг нь Монгол улсад шинэлэг санааг бодит ажил болгох зорилготой Next Gen төслийн уралдаан байсан юм. Уралдаанд нийтдээ 19 төсөл ирснээс 9 төсөл дараагийн шатанд шалгарч оролцогчид төслөө биечлэн танилцуулан өрсөлдсөн нь чуулга уулзалтыг сонирхолтой бүтээлч болгосон юм а. Мөн чуулганы 3 дахь өдөр оролцогчид Стамбул хотын аялалд оролцож Туркийн түүх, соёлын өвөрмөц онцлогтой танилцсан нь залуусын хоорондын харилцаа, урам зориг улам хөгжүүлжээ. Тэдний зүгээс тусгаалan энэхүү үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монголын анхны шүдний сойзны брэнд AI Dent брэндэд талархал илэрхийлсэн юм а. 2019 онд Өнгөр улсад болсон чуулга уулзалтаас хойш цар тахал болсон цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалan хойшлогдоод байсан энэхүү уулзалт 6 жилийн дараа ийхүү амжилттай зохион байгуулагдсан нь Монгол залуусын ив нэгдэл, хүсэл зоригийн илэрхийлэл болсон байна. За, хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын нэгдэл улам батжиж, тэдний мэдлэг, ур чадвар эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах итгэл, ирмэлцлийг улам бэхжүүлж байна гэж үзсэн юм а. За, Монголын ирээдүйг гэрэлтэй монгол залуус дэлхийд өрсөлдөх чадвартай болж байна гэж тэд онцолсон юм.